шинэ парламент бүрдээ удаагүй ч гэсэн бас төсөвтэй холбоотой гол хуулиуд дээр өөрчлөлт орж ирсэн байна. Зарим гишүүдийн хувьд бас ажилтайгаа танилцаал одоо яг эд ачаалттай байна гэж байгаа бол таны хувьд бас туршилтаа хүн байгаа. Тэгэхээр энэ төсөв дээр ер нь илүү юуг анхаарах хэрэгтэй байна. Төсвийн доктортой байдлын тухай хуулинд 17 дугаараа өөрчлөлт оруулан байж ингэж заавал тодтогч байгаа гол зүйлсүүд нь том төслүүдийг явуулах гэж байгаа. Яг хэр үр дүнтэй төсвийн тодтол хийгдгэр байна гэж харж байна. Хуулийн дагуу засгийн газар байгуулагдсанаас хойш 30 хоногийн дотор үйл ажиллагааны хөтөлбөрөөр оруулж ирж одоо ботлуулах ёстой. Энэ хөтөлбөрөөр өргөн барьсан, хөтөлбөрөөр дагсан төсвийн тодтгол бол бас өргөн баригдсан байгаа. Тэгэхээр маш яаралтайгаар ээлжид бусдч чуулган зарлагдаад тэгээд одоо яг одоо хилцээд явж байна. Энэ өөрөө хуулийн хугацаатай учраас ингээд маш богино хугацаанд хилцэгдээд явж байгаа гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Мэдээж одоо гишүүд бас их ачаалттай ажиллаж байгаа. Зарим нь бол одоо дөнгөж танилцж амжаагүй байх уу гэх мэтчлэн одоо асуудлуудыг ярьж байгаа боловч бүх юм одоо ямар ч байсан хуулийнхаа хугацаанд багтааж бид нар батлах үүрэгтэй. За шинэ одоо энэ төсвийн тодтол болоод шинэ засгийн газрын мөрийн хөтөлбөрийн одоо гол онцлог нь өөрөө юу юм бэ гэхээр ердөөсөө хурдан хөгжлийн төлөөх зориг гэдэг ийм нэрнээсээ ахуулаад нэгэнтэй л хамтарсан засгийн газар байгуулагдаж байгаа юм бол юуны тулд хамтарсан тодорхой улсын хөгжлийг одоо хурдвчлахын тулд бол одоо хамтдаа энэ хөтөлбөрүүдийг хэрэгжүүлье гэдэг үндсэн дээр одоо хамтарсан байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөрүүдээ буюу гацсан байгаа гэдэг ч юм уу тий одоо явж чадахгүй байгаа энэ томоохон төсөл хөтөлбөрүүдийг явуулахын тулд өнөөдөр зөвхөн одоо төр гэлтгүү төр хувийн хвшлийн түншлэл дээр гадаадын хөрөнгө оруулагч дээр суйрлаж энэхүү төслүүдээ одоо хэрэгжүүлье гэдэг ийм саналыг засгийн газраас оруулж ирлээ. Энэ хэрээрээ ч гэсэн өнөөдөр дагсан хуулиуд нь тодорхой хэмжээнд одоо эрх үүргийг нэмэгдүүлсэн, хариуцлагуудыг нэмэгдүүлсэн, үйл ажиллагааны одоо цар хүрээг нэмэгдүүлсэн ийм одоо төсөв энэ тодтгол бол орж ирж байгаа. Мэдээж яг энэ удаагийн төсвийн тодтгол бол оны одоо он дуустал хэрэгжих богино хугацааны хөтөлбөрүүд байгаа. 9 сардаа бол багтаагаад 25 оны засгийн газрын одоо хэрэгжүүлэх хөтөлбөртэй уялдаатай төсөв орж ирэх учраас түүн дээр илүү одоо бас нухацтай ярилцах бас сайн одоо төлөвлөх тийм ээ одоо ярилцах энэ боломж нь бол гишүүдэд бас бүртнэ. Тэгээд одоо бол ямар ч байсан энэ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг яг дэвшүүлсэн байгаа энэ зорилгоодыг хэрэгжүүлэхийн тулд өнөөдөр гишүүд одоо бас мэтгэлцэж оюунаа оролдуулж явж байна. Одоо үлдсэн хугацаанд зарцуулах төсөв дээр одоо өмнө 27 их найд байсан 30 их найд бол нэмэгдэж шүү дээ. Тэгэхээр тэгвэл энэ дээр яг энэ оныг дуусгах хүртэл ямар ажлууд дээр голчлон том дунгууд тавигдсан байна? Хамгийн гол онцлог нь гэх юм бол яг одоо цаг алдалгүйгээр 9 одоо төслийн буюу томоохон мега төслүүдийн тэзүү зураг одоо төслийг одоо оруулах зургуудыг одоо хийлгэх тийм ээ энэ сонгон шалгаруулалтыг зарлах эрхийг авахын тулд засгийн газар одоо бас энэ төсвийн тодтголоо одоо бас нэлээд томор оруулж ирсэн юм одоо онцлогтой байна гэж харж байгаа. Тендерийн тухай хуулийн дээр бас өөрчлөлт оруулж байгаа нь цаашдаа зүгээр гэрээгээр явах одоо жишгийг тогтоочхоор байныг зарим гишүүд хэлээд байгаа шүү дээ. Энэ хэр бодтой гэж харж байна таны хувьд? Яг хөө мэдээж би бол яг засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан хүний хувьд бол яг энэ тендертэй холбоотой зарим одоо тендерүүд удаашралтай байдаг, маргаанууд их үүсдэг. Одоо хуулийн одоо энэ хязгаарлалтууд нь байдаг учраас аль болох олон улсын жишгт нийцүүлсэн хэрхэн яаж шийдвэрлэх боломжтой вэ? Харьцуулалтын арга уу эсвэл одоо чансаа дээр нь одоо суурилсан гэдэг ямар ч нэг тийм олон улсын чадвар дээр нь суурилсан гэсэн юм нэг олон улсын аргачлалыг бас оруулж ирж илээ л дээ. Тэгээд энэ нь бол зөвхөн том төсөл дээр л одоо хэрэгжих ёстой. Тэгээд тэр жагсаалтыг нь бол засгийн газар өөрөө баталдаг биш харин улсын их хурл баталдаг байвал илүү баталгаатай юм биш үү гэдэг ийм саналыг бол гишүүд гаргаж илээ. Энэ журуу бас зөв гэж бодож байна. Тэгээд аль болох энэ худалдан авалтын процессыг одоо хөнгөвчлөх нэг талдаа нөгөө талдаа бол илүү ил тод нээлттэй болгох олон улсын зарчимд нийцүүлэх ийм одоо бодлого орж ирсэн байлээ. Үүнийг бол алдаатай юм байвал мэдээж түүнийгээс засаж сайжруулах нөгөө талдаа аль болох одоо ажлаа явуулахын тулд хурцтай хөгжихийн тулд одоо энэ саад дотгоруудыг практик дээр суурилсан энэ саад дотгоруудыг одоо бас арилгах хэрэгцээ шаардлага бол байгаа гэж үзэж байна. За баярлалаа.